Сайн байцгаана уу. Эко телевизийн нэг өдрийн оролцогч зочин Төмрөөг овогтой их наран байна. За миний нэг өдөр бол Япон улсаар аялах чинь хамтдаа аялцгаая. За оцроо маш гайхал явж байна. Эко телевизийн нэг өдрийн зочин нэвтрүүлэгт Төмрөөг овогтой их наран миний үе орж байна. Өнөөдөр тэгээд Японд аялал үргэлжлэнэ. Японд аяллаараа бид нар өнөөдөр Асакуса Sky-Tree за зөвшөөрч хаагур орё гэж хэлэлээ бодчихлаа. За одоо бо аралдаар орж аялал маань үргэлжлэх болно. Өнөөдөр тэгээд аяллаа маршрутанд аврагшаа. За манай аялагч нар маань Уэна зоо парк буюу Уэнагийн паркаар аялахад бэлэн болоод орцгоох гэж байна. Аялал эхэллээ. Манай аялалчин бол одоо хөтөж орчуулагч үгүй яг эр зөргөөр өөрсдөө аялдгаараа бус аяллаа сондоо байгаа. Эрт дээр үеийн уламжлалт яг энэ хэсгийн Уэна паркын маань энэ хэсгээр болохоор зөвхөн шуудын юутай учраас шууны хөшөө дурсгал яг байгаа орчныхоо тохируулаад хөшөө гэдэг юм уу одоо тийм юмуд маш ихээр тийм байна. За мод байгаль бол ярилтгүй. Зохион байгуулалт энэ бол бас л айхтар. За одоо хэдүүлээ Арслан бар мэтийн бас мундаг амьтдаа. За бас ингээл хаач явсан монголчууд гэдэг шиг хаач явсан хагас тутуу аялагч нарыг юугаар нь ялах вэ гэвэл гидсээр нь ялгана. Таланха наран дэгээд өстө мундаг байна. Яа, сайхан байна. За хэдүүлээ одоо Арслан Монголд одоо хүүхд залуучуудад бол бас ан амтан байгальтайгаа харьцах хүмүүс байгаль орчинтойгоо ингэж сургууль соёл цэцэрлэгийнхэн баг тамирчдаар нь авч явж үзүүлдэг юм байна. Манай дөржийн Төмрөө гэдэг. Манай бол барилгын цэгийн 021-р ангид жолооч хийгээд хийдэг байж байгаад одоо тэр байгууллагаас тэтгэвртэй гарсан хүн байгаа. Манай ээж долмын тонголох сайхан гэдэг. Манай ээж бол биокомнатын вирус цэг хийлэгт ажилладаг байж байгаад тэндээс тэтгэвртэй гараад одоо хуваарь дүүгийн маань бизнес туслаад ажилладаг хүн байгаа. Яг багасаа ингээд сурч хөдөлмөрлөөд сургуультай сурахын хажуугаар одоо ингээд надад бас нэг тодорхой хэмжээний боломж олдоод Солонгос суралцах боломж олдоод бусдын ажил ингээд гадаад
суугаа Монгол оюутан болж анх удаа хэлийн дээс алхаад явж илаа. Тэгээд анх удаа хэлийн дээс алхаад сурахын хажуугаар одоо сургуулийнхаа төлбөрийг олох одоо тэгээд хоол хүнснийхээ төлбөрийг олох тэгээд цаашдын амьдралдаа зарцуулах хэрэглээний мөнгө цаасаа олж гэр орноосоо давтаа төтлөөгүй амьдрах гэж ерөөсө хүний толгойд эргэлт хамгийн чухал асуудлуудын нэг бол одоо мөнгө ерөөсөө юугүй гадаадд хэл даваад мөнгөний асуудал бодогдсон юм байлээ. Тэгээд би одоо яг сурахын хажуугаар чөлөөт цагаараа яаж ажил олж хийх үү, хэл яаж хурдан сурах уу, хэлээ сурчаад ажлаа яаж амралтаа яаж зохицуулж хийх үү. Тэгээд байр хоолны мөнгө, унааны мөнгө гэх мэт зарлуудаа яаж чөлөөтөө бусдын хараат биш байх уу гэдэг чи ерөөсө толгой дээр өөрөө ирэхгүй бууд юм байлаа. Тэгээд би бодоод ингээд ажил төрлөө олоод хэлээ сайжруулж сураад тэгээд сургуультай бодоод гадаад оюутан хариуцсан сургалтын албандаа Монгол талаасаа төлөөлөөд бас ингээд давхар ажил хийдэг болсон. Тэгээд Монгол оюутнуудаа ирэхэд тосч аваад сургуультай оюутны байр маянд нь оруулаад анхны хичээлийн өдрөлөг орж ирсэн оюутнуудаа ер нь анх хөлөө гадаадд хурж ирээд хөлөө яаж олох тал дээр маш их тусалдаг байсан. Ерөнхийдөө миний гар дээр ирээд суралцаад манай сургууль дээр төгссөн ер нь 40-од одоогоос бол яг диплом оромбоо аваад төгссөн 40-од оюутан бол байна. Одоо тэр бүгд маань намайг үзчихвэл одоо бас одоо сайхан л явж байгаа залуучууд байдаг. Одоо ингээд парк бол ерөөсөө маш том юм аа. Парк бол бас л хэмтэн үзээд явах юм бол өстой асар том юм байна. Одоо ингээд энэ одоо энэ тогтчлт бол өстой бас л дээд зэрэгээр ингээд ерөөсөө маш сайхан үзв штэ. Одоо ингээд Кинг Конгийн хөл мөр одоо яаж явагдах жишээтэй те ингээд айгүй гоё хийцэн байгаа байдал хүүхдүүдийн сонирхлыг ингэж татаж багаас нь за би бол одоо 2010 оноос хойш хуваарь бизнес эрхлээд явж байгаа. Урд нь бол сурахын хажуугаар ажил хийж байсан. 10 оноос хойш хуваарь бизнес эрхлээд одоо өдөр хүртэл зөвхөн өөрийн бизнесээ эрхлээд явж байгаа. За манай дараагийн ээлж тайл маань Шибуя гудамж дээр ирсэн байна. Хачико нохооны түүхийг одоо хүн болгон маань мэддэг. Тэр нохоо маань одоо хөшөөн байна. Түүх дурсгалтай мундаг нохоо доо дэлхийд даяар алдартай. Залуучуудын гудам. За энэ түүхт нохоон дээр аялагч нар маань ингээд ээж дараад орныхаараа ингээд зураг дурсгалтай хийдэг байгаа. За манай Шибуягийн 4 замын уулзвар маань нэг юм байгаа. Кино одоо Японы түүх дурсгалт зураг мөргөн дээрээс ихэвчлэн харж үздэг байсан бол энэ удаа бол одоо өөрийн биеэр үзүүлэх гэж ирцгээсэн байна. Бид нар өөрсдөө ч үзэнгээ. Одоо ингээд энэ дээрээс бичлэгээ үргэлжлүүлж харуулъя. За ингээд одоо жуулчдыг өргөнөөр татахын тулд менежмент ч гэдэг юм уу одоо юу гэдгийг те одоо ингээд түүгүүд маань одоо байнгын ингээд аялал жуулчлал үзэгчтэй хүмүүсээ татахын тулд ингэж янз бүрийн үйл ажиллагаанууд цовж явдаг байгаа. Энэ уулзвар маань зэрэг тавигддаг байгаа бүх уулзвар маань. Одоо ингээд бүх талаасаа битүү тавигддаг учраас өдөр шөнө ямар ч цагт ингээд битүү хүнтэй. Япон улсад бол одоо басгүй олон удаа ирсэн байна. Ингээд жилдээ өрнөгөрүүлээрээ ийш тийшээ амарч аялж явах их сонирхолтой. Аль болох боломжоор бие биенийхээ ажлын зав зайг харна. Тэгээ хөвч хөвтийнхаа биеийн байдал те аялахад одоо
бэлэн байдлаа хангана. Тэгээ эдийн засгийн бололцоо боломжоо харна. Ер нь бол тэгэл жилдээ 1-2 ийш тийш аялахыг хичээдэг. Одоо залуу хүний хувьд бол ер нь бол аялж те бусад орны соёл, хөгжил, боловсрол одоо сурч мэдэх юм, үлгэр жишээ, дуурайх, технологи гэх мэт юмнууд маш их байд юм байна. Ер нь яваад аялаад ингээд үзэж харж явж байхад одоо ер нь бол маш их юм байна л да. Одоо жишээ нь технологи тэгээ юмыг хийж гүйцэтгэж байгаа гүйцэтгэл юмд үнэнч байгаа хийх гэж хичээж мэрийж тэ тал талаас нь үзэж нэг юм гүйцэтгэж дуусгахын төлөө ингээд одоо жишээ нь зорьсондоо үнэнч ууггүй тууштай байдал бол манай залуучуудад ер нь бол маш дутмаг штэ. Одоо би ингээд бас ажил дээр ч гэсэн ингээд харж байхад бол одоо ингээд маш төлбөргүй өнөөдөр сонирхлоороо нэг хүн дээр ирээд ч юм уу нэг албан байгууллага дээр ажилд орё гэдээ очиход за жишээ нь дөхөн салингаа сонсоод маргааш нь ирэхгүй байх жишээтэй ч юм шиг тий хийж үзээгүй жиж ярих сайхан хүмүүс бас маш их л байна л да. Энд бол тийм биш юм шиг байна. Ерөөсөө сургууль соёлоо төгсөөд нэг ажилд орсон бол баг одоо юу гэдгийг те муугаар ярил бурхны оронд очлоо ч юм уу тэр ажлаа л хийж явах жишээтэй. Өөр одоо дунд нь ажил мэргэжлээ солиод ингээд яах юм бол маш их эвгүй дараагийн газар нь ч гэсэн авахгүй байх жишээтэй ч юм шиг. Тиймэрхүү бас юм сонсогдож байна. За манай аялал маань үргэлжилж явсаар байна. Бид өхөн Японы нийслэл Токио хотод байрладаг SkyTerry гэдэг газар ирсэн байна. SkyTerry гэдэг цамхаг маань бол одоо ерөөсөө дэлхийд өндрөөрөө хамгийн өндөрт ордог юм байна. Одоо бид өхөн нотгош ороод тэр бүхэнтэй танилцаад та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулаад явах болно. Одоо аялал маань цаашаа үргэлжилж явна. За аялал маань үргэлжилж явсаар бид нэр Токиод аялал жуулчлалын үзэх ёстой нэг цэг дээр ирсэн байна. Одоо энэ маань одоо урд өмнө нь бий болоогүй байгаагүй далаан донд хогон дээр одоо ингээд хот байгуулсан гэдгээр гадаадын жуулчдыг үзэх туфтаа одоо юм шопинг молтой тий дэлхийд мэдхүү тийм хот болгосон гэдгээр бол маш их онцлогтой газар байна. Энд маань одоо ерөөс аялал жуулчлалыг утгаар нь хөгжлийн дээд зэгт нь тултал үүнээс илүү одоо тэгэл урд өмнө байгаагүй газар дээр ийм болгосон байна гэхээр бол хөгжил гэж бол одоо үүнийг л хэлэх бах та. Би бол яг өөрийнхөө туршлага хөдөлмөрсөн юм дээр харахад бол бидний нөгөө бүгд л одоо Солонгос явчихвал гэж яриад байгаа бол би бол Солонгос руу анх бараг хүүхэд байх шахаасаа л сургуулаа төгсөө явсан. Тэгэл Монголд ямар ч ажил хийж үзээгүй явсан. Тэгэл очиод өглөө би ч бас тэгэхэд чи бусдын адил юу л байсан л да. Өглөө эрт ажилдаа явна тэгэл орой харахад ёстой гэл тэгэхэд чи манай ах их шилдэр байдаг байлаа хамаатангийн. Тэд нар маань бол надад өрөөсөө яг хүүхэд байхасаа яах ёстой яг суулгаж өгч одоо ингэж өдөр болгон хилдгээрээ хийж одоо юу заа зөвлөдөг байснараа бол маш их юм сургасан гэж боддتي. Одоо жишээ нь
үйлдвэр дээр одоо танаа захирал харж исэн ч хараагүй ч 0 руу явж явахдаа ч гэсэн одоо ингээд тамхины иш ч юм уу хог мог хайцсан байвал аваад 0-ын хогийн савнда хийгэрэй гэж энэ төр хэлдэг. Гэхдээ тэр улсад бол тийм хог тамхины иш энэ төр байхгүй байх тэгж надад захиж зөвлөдөг байсан. Цагийг их зөв төлөвлөж чадвал цаашдын амжилт юмд хүрэх хандлага энэ төр бол ерөөсөө маш зөв зэгцтэй болно л гэж бодд юм да. За, аялал үргэлжлээд өнөөдөр ч одоо гадаачаас бороо мороотой. Гэхдээ бас гандан буурахгүй явж байна бид. Тэгээд ер нь хэд хоног болцсон болохоор бас мах цахаа санаад бид нар өнөөдөр одоо идэхгүйс ууцгааж байна. Аялал бол маш сайхан үргэлжилж байна. Өнөөдөр нэлээд шопинг хийж явлаа. Тэгээд махаа сансан болохоор сайхан мах идэхгүйс ууцгааж байна да. Эдний мах бол ерөнхийдөө хоол хүнсний тал дээр ярихад бол мах бол ерөнхийдөө ингээд яг манайх шиг бол мэдээж ориг байхгүй ч гэсэн амт нь бас давгүй. Гэхдээ бас хүн ондоо байдаг баг. Миний хувьд бол яг сайхан хоол байна. За бид бүгдээ аялал үргэлжилсээр өнөөдөр ойрд бороотойс өнөөдөр харин сайхан нар тэгшрээд одоо гэхдээ орой болцлоо явсаар байгаа. Энэ Токиогийн төвд байдаг Рёкоку буудлын дээр байдаг Кококукян Сомогийн ордны өмнө ирсэн байна. Сомо бол одоо бид бүгдийн аяллаас ерөнхийдөө 8 хоногийн дараа эхлэх юм байна. 8 хоногийн дараа эхлэх учраас бид бүхэн яг тэр үеэр бол байж чадахгүй юм байна. Тэгээд одоо аялалдаа ямар ч байсан хэдий оройтсон ч гэсэн ордныхоо өмнө ирцгээсэн бүгдээрээ ирцгээсэн байна. Манай монголчуудын бодож байгаа бодол бол ерөөсөө гадаадд очихороо ерөөсөө юугүй ингээд сайхан амьдраад бөө мөнгөн дээр очичлоо гэж бодоод байгаа болохоос хүн дээрээ бол ерөөсөө мөнгө яаж олох вэ, яаж хөдөлмөрлөх вэ, яаж чөлөө цаггүй яаж ингэж амьдрна гэдэг бол бас чанга шүү дээ. Одоо ингээд манайхнаас бол хамаатан саднаас нэг хүн гадаад явчихсан гол ерөөсөө тэрний тэр маань гадаад байгаа юм чи бидэх хэвээр баг мөнгөөр бороо ороод байна гэж ярьсан чааш юм тий. Тэгж ойлголттой байдаг бол тэр бол маш хотлоо шүү. Ерөөсөө нэг нь явчлоо л гэж болоход одоо тэгээд тэр хүн чинь өөрийгөө идэж уун. Тэгээд ойр орчныхаа хэрэглээний мөнгө цаас олон дээр нь хэрвээ сурдаг бол сургалтынхаа төлбөрийг хийн. Сургуульдаа шамдан суралцахын тулд маш их цагаар давталга хийн. Тэгэхээр ажиллах цаг хүмүүст нь тэр болгон чинь маш хэцүү. Ерөөсөө гадаад гарчвал болоо гэдэг ойлголтыг бол тархинаас авч явах хэрэгтэй гэж боддог юм миний хувьд бол. За аялал үргэлжлээд одоо бид нэр Токиод явж байна. Токиогийн Рёкоку Сомогийн ордны хажууханд байрладаг Монгол Улаанбаатар гэх ресторанд орж ирсэн. Монголын хоол идэх зураг, Монголын уламжлалт дөрвөн бэх кино. 4 хон бууж байж. 4 хон бууж. За 4 хон нь хончин чипстэй. Хон 4 хон. 4 хон хүссэн бодсон саадгүй л чинь да. За өнөөдөр тийм байх нэ. За манай Японд аялал маань өнөөдөр энэ Токиод байрладаг морин тойруулгын газар ирцгээсэн байна. Бид нар орж ирээд нэг уралдаа үзчихэд хоёр дахь уралдаандаа мордоо танилцуулахад одоо морд маань гарч ирж байна. За энэ мордон дээр бид нар бол туршилт хийж үзэхгүй. Зүгээр яг ерөнхийдөө онодоо харж байгаа дараа нь бас аялын шугамаар ирсэн юм чинь бас
тавьж үзнэ. Ганц нэг морин дээр бооцоо тавьж үзсэн Монгол хүн байна бас тийм ээ. Энэ морин тойруулга бол бас бус морин тойруулга бол бидний сонгож ирсэн энэ болохоор Токиод ойрхон болохоор нь сонгоод ирчээд байна л да. Одоо ингээ нэг нэгээрээ өнөөдөр бол телевизийн мэдээтэй юм байна. Телевизийн мэдээтэй шууд явахаар гаднаас төлбөр аваад оруулдаг юм байна. Телевизийн мэдээ шууд зурагтаар цацж байгаа болохоор бас нэг онцлог нь их зүгээр байт юм байна. Ер нь бол энд байгаа астангууд бол маш их морь таардаг юм. Тэгээ ингээд эднийх бол маш энгийн ингээд пив ундаа ус идэж явах юм аа идэж уучраад цэвэрхэн босоо явчихдаг, танилцуулга дотор ороо хийчихдэг. Ер нь бол айгуугаа энгийн чөлөө цаг гэх чаашаа ер нь бол маш их гоё өдрийг бол их гоё өнгөрөөдөг юм байна. Ямар тач өнөөдөр бол бидний тооцоогоор бол их дулаахан байна гэж бодож ирсэн боловч их зэврүүн бороотой сүүлийн 3 хоног бороотой байна. Бид нар бороонд бас гадар боломжт аяллуудаа хийж яваад байгаа. Ерөнхийдөө улаан өдөр бол бас далаа малаагаар гэх мэтлээ явчих гэсэн бодолтой байгаа. Одоо бол ерөөсөө өнөөдрийн гол зорилго бол морин тойруулгын хөгжил эдрийг сонирхонгоо өөрсдөө бас чөлөөтэй бооцоо тавьж үзнэ гэсэн зорилготой байгаа. Тавих гээд яг орж ийн гэдгээр нь яг орж ийн явж ийн нэг төрөш над чи. Тэр оронд нь бас ясгүйгээд яг морь тавихт нь бэлтчихэ. За яг орж ийн өдрийгээ тий. Уул нь ойртсон байсан бол газ ойртчих. За морьд бил болсон ишли. Бэлдээ чи яг хөдөлгөөнгөө хооц авах нь бэлдээ. Эко телевизийнхаа нэг өдрийн зочин нэвтрүүлэгт одоо би өргөдөн оролцож байгаадаа маш их баяртай байна. Үүнээс гадна одоо намайг ингээ урьж оролцуулахын хажуугаар манай Эко телевизийн зураглагч зургийн багийнхандаа бас баярлж байна. Энэ хүртэл ингээ дагаад бүхэл бүтэн нэвтрүүлэг хийгээд ингээ дагаа явна гэдэг бол одоо бас сайхан санагдаж байна. Сайхан ирч хүчтэй залуус байна. Нэвтрүүлэг маань цаашдаа цуврал болоод өөр улс оронд ингээ хийгдээд явах болов гэж би бас бодож байна. Тэгээд тим өрөөл хүсээд энэ хүртэл дагаж ирсэн зургийн багийнхандаа маш их баярлалаа гэдгээ дахин хэлмээр байна. Манай Эко телевизийн залуучууд шинийг сэтгэж бүтээж яг ингээд улстай өөр улсд ч юм уу ингээд яг амьдарч байгаа монголчууд яаж амьдарч чинь яг бодит үнэн дээр ийм байдгийн бай шүү гэдгийг үзүүлж байгаа нь маш сайхан байна. Өнөөдөр үүгээрээ цаашдынх нь ажил хөдөлмөр амьдралд нь ар гэрийнхэнд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ завшааныг ашиглаад манай гэр бүлийн зүгээс за та ер нь тэгээд ажил одоо жишээ нь ажил хөдөлмөр хийгээл ороод ирэхэд чинь гэр бүл халуун дотн гэр бүл үр хүүхдээсээ халуун ирч хүч энергийг авандаа ер нь бол орой ороод ирэхэд сайхан шүү дээ. За бид бүгдээ аялал маань одоо Токиод аялал маань үүгээр өндөрлж байна. Өнөөдөр бол одоо Токиод нартай сайхан байна. Бид нэр аяллаа явцад бол бороотой ерөнхийдөө байсараагаад харлаа. Одоо тэгээд бид бүгд маань өнөөдөр тэгээд нутг руугаа буцаж байна да. За Эко телевизээс эрхлэн цуврал болгон гаргадаг нэг өдрийн зочин их наран байна. Бид бүгд маань Улаанбаатар хотод ирчихсэн байна. За энэ завшааныг ашиглаад аав ээж нартай болон
миний одоо ингээ ажлыг үргэлж урам зориг хайрлаж араас дэмжиж явдаг их нэртэй хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд Эко телевизийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Одоо би гистэй хайрлаа. Баяртай.